За ингээд урд метрийн урттай 10 төхөөрөмж ингээд нэг 30 м одоо гарааны төхөөрөмжийг одоо Улаан аймгийн онцгой байдлын газрын болоод одоо за ингээд хөдлөе. За эрхэм хүндэт үзэгч та энэ л одоо буруу юм байгаа ингээд энэ тавиачлаар одоо араас орж ирээд үрээнүүдийг бол одоо ингээд нүдэн шөөгөөд байдаг. За ингээд хүүхэд унгахчихгүй бол одоо за ингээд хурдан хязгаарлалт насны морд уралдаан ирэхэд 151 дугаартай бор үрээ тэр цаагуур гарч ирж байна. Энэ бор үрээ чинь Булган аймгийн Бугцмын аймгийн алдар төрөөш Батцуурын одоо хурдан бор үрээ юм байлгүй да. Хүүхдийн номер нь адилхан юм байна. Тийм байна. Аймгийн алдар төрөөш Жамбал дэржин Батцуурын одоо хурдан бор үрээ өнгөн дээрээ гараад ирсэн байна. За амун хүзүүн дээр Булган аймгийн Бугцмын найрамдлагын залуу яаш Бацаагийн мөнгөрдний одоо хурдан хол үрээ тэр голоор одоо 3 номертай гараад ирсэн бол энэ наатал сайхан зээр дүрээ гараад ирсэн. Энэ зээр дүрээ 102 дугаартай мордсон юм байна. 102 дугаартай мордсон зээр дүрээ чинь Булган аймгийн Сэлэн сумын уяач мөнхөрдний одоо хөрөн үрээ гэж бүртгэлдээр бүртгэгдсэн байна. За ингээд Өвгөн баярын одоо бор үрээний цаагуур сайхан хөрөн үрээ гараад ирсэн 412 дугаартай мордсон хөрөн үрээ Булган аймгийн Бугцмын улсын алдартай Аривчрын мигмар дөржийн одоо хурдан хөрөн үрээ гараад ирсэн байна. За ингээд өнгөн дөрөө сайхан азарган хул үрээ гараад ирлээ. За энэ хул үрээ 105 дугаартай юм бол 108 дугаартай мордсон Булган аймгийн Бугцмын Баян Төгөлөгийн сумын алдартай Багбаатарын гамболтын одоо хул үрээ мөн байна. За нааталт нь одоо Батцуурын одоо хөрөн үрээ. За түүний цаатар цаахан хөрөн үрээ хайргийн 3 дээр гараад ирсэн байна. Энэ хөрөн үрээ 64 дугаартай бүртгэгдсэн юм шиг байна. 64 дугаартай хөрөн үрээ чинь бүртгэл дээр одоо хараахан бүртгэлтэй гүн багчлаа 64. За ингээд энэ та 283 дугаартай сайхан зайр дүрээ түүний ард дээр 20 дугаартай улаан зэжлэнэтэй сайхан хөрөн үрээ гараад ирсэн байна. Булган аймгийн Бугцмын сумын алдартай яач Хадбаатарын алтан гэрлийн одоо хөрөн хадсан үрээ явж байгаа харагдаж байна. За ногоон зэжлэнэтэй энэ 102 дугаартай азарган үрээ болоод Булган аймгийн Бугцмын Сэлэн сумын уяач мөнхөрдний одоо хөрөн үрээ мөнхөрдний хөрөн үрээний урд дээр сайхан азарган хөрөн үрээ гараад ирсэн 283 дугаартай мордсон хөрөн үрээ Булган аймгийн Бугцмын Баян Төгөлөгийн сумын алдартай яач Ширчингийн одоо инх хамгааллын хордон цаг дээр үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За 103 дугаартай сайхан хөрөн үрээ энд гараад ирсэн байгаа харагдан 103 дугаартай Булган аймгийн Сэлэн сумын залуу яач Эшиг нэмийн намхан одоо хөрөн үрээ гараад ирсэн байна. За улаан шарж ижлэнэтэй одоо хөрөн үрээ за түүний урддаг 168 дугаартай шарж ижлэнэтэй ягаан овцтой хүүхэдтэй хөрөн үрээ энэ хэдэн үрээний араас одоо хийн дээр гараад урагшлаа. Энэ хөрөн үрээ бол Булган аймгийн Орхон сумын сумын алдартай Жавхранбатын одоо Батцуудын үе чурлуулж байгаа Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Тойсонгийн Элзэн хатрын одоо хурдан хөрөн үрээ урдлын бөө өрөөнүүд дээр очлоо. За тэр бөө өрөөнүүдийг очиод ингээд нэг сайхан харуулъя. За энэ хөрөн үрээ бол Булган аймгийн Баяр наадамд өнгөрсөн жил шүтлэн үрээ одоо аман үзүүнд дурдчихсан Тойсонгийн Элзэн хатрын хөрөн үрээ мөн байна. Энэ хөрөн үрээ бол одоо хурдан үрээ. За энэ хөрөн үрээний одоо уяа солилгыг бол Булган аймгийн Орхон сумын аймгийн алдартай Жамсран Батуунийг Батцууд уяа солилгыг тааруулж байгаа юм байна. За урд дээр нь сайхан бор үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ бор үрээ Булган аймгийн Булган сумын залуу яач Паашкагийн ганцгийн одоо хурдан бор үрээ гэж бүртгэлдээр бүртгэгдсэн байна. За тэр цаагуур ногоон зэвснэнэтэй сайхан хөрөн үрээ яваад байгаа 412 дугаартай хөрөн үрээ Булган аймгийн Бугцмын улсын алдартай Аривчрын мигмар дөржин одоо хурдан хөрөн үрээ гараад ирсэн байгаа. За ингээд өнгөн дээрээ сайхан хол үрээ гараад ирсэн байна. Тэр хол үрээ очиж сайхан харуулъя. За аман хүзүүн дээр сайхан хонгор үрээ гараад ирсэн. Энэ хонгор үрээ Булган аймгийн Сэлэн аймгийн Орхон сумын уяач Цолмонгийн Ямхүүгийн одоо Савдар халзан үрээгээд одоо зүстэн зөрөөд 113 дугаартай юм шиг байх юм. За өнгөний хол үрээ жоохон ордоод харуулъя шүү. За өнгөний хол үрээ 106 гэсэн бүртгэлтэй юм шиг байх юм. 106 гэж бол одоо бүртгэл дээр байхгүй юм зүгээр 108 бол Булган аймгийн Бугцмын сумын алдартай Багбаатарын гамболтын одоо хурдан хол үрээ гэж бол одоо 118 номертай бүртгэл дээр бол байна. За ингээд тэр хол үрээ мөн баха Булган аймгийн Баян Төгөлөгийн сумын алдартай Багбаатарын гамболтын одоо хол үрээ 108 дугаартай мордсон хол үрээ мөн байна. За аман үзүүн дээр орчин 119 дугаартай хонгор үрээ гараа явуулсан юм байна. Орхон сумын уяач Алибекийн одоо хурдан хонгор үрээ аман үзүүн дээр гараад ирсэн юм байна да. За энэ нарын хэдэн үрээнүүдийг нэг хөрөн үрээ өнгөлөөд ороод ирлээ. Энэ хөрөн үрээ Орхон аймгийн Баян өндөр сумын залуу байж
Баяр сайхны Эрдэнэ хоёрын одоо хүрэн үрээ өнгөлөд ороод ирж байгаа харагдаж байна. За түүний хард дээр хүн сайхан одоо хүрэн үрээ гараад ирсэн. Наа талдан сайхан 91 дугаартай мордсон Булган аймгийн Найрамдалгийн залууя Сэргэндэржийн алтан сүхийн одоо хурдан хар үрээнд гараад ирсэн байна. За алтан сүх уяач өчигдөр ихмөр азар хоёр азар төрүүлж ихмөр харагдуулсан одоо алтан сүх чи хар үрээ болоод энэ Эдэнбөө өрөөний ард дээр урагшаа духан хөлтэй юм байна. За ингээд урагшаа очиж уралдаж магадгүй. За ингээд түүний урд дээр бол ногоон цайж нэнэтэй хүрэн үрээ гараад ирсэн байгаа. Энэ хүрэн үрээ бол Булган аймгийн Бугт сумын улсын алдарт байж Аривтрийн мигмар дэржин одоо хурдан хүрэн үрээ. Энэ ногоон цайж нэнэтэй. За түүний урд дээр хүн сайхан хүрэн үрээ гараад ирсэн Булган аймгийн Бугт сумын Баян төглөөгийн 1-р аймгийн алдарт байж Жамбал дэржин Батцуурийн одоо хурдан хүрэн үрээнд гараад ирсэн байна. За Жамбал дэржин Батцуурийн одоо 2 чүрээ өмнөд гараад ирсэн байна. За түүний урд дээр одоо сайхан зэр дүрээ гараад ирсэн байна. Зэр дүрээ чинь 283 дугаартай мөрдсөн юм шиг байна. 200 Булган аймгийн Бугт сумын одоо Баян төглөөгийн 1-р сумын алдарч Ширчингийн их хамгааллын одоо хурдан цав дээр өрөө энэ 4 өрөөний ард дээр гараад ирсэн байна. За цав дээр өрөө за ингэсэгээд за нааталд халуун өрөө гараад ирж байгаа. Энэ халуун өрөө хөвлөлөө Булган аймгийн Бугт сумын алдарт байж Очоогийн Гамбатын одоо хурдан халуун өрөө гараад ирсэн байна. Цаад талд нь хонгор өрөө гараад ирсэн байгаа харагдаж байна. Булган аймгийн Хангал сумын Хялган тосгоны сумын алдарт байж одоо Оюнбаатарын одоо хурдан хонгор өрөө гараад ирсэн байна. За хонгор өрөөний урд бол одоо 146 дугаартай мордсон сайхан хүрэн өрөө гараад ирсэн. Энэ хүрэн өрөө бол Булган аймгийн Бугт сумын улсын алдарт байж Аривтрийн мигмар дэржин одоо хурдан хүрэн өрөөнд одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За урд дээр нь бол одоо бор үрээ гараад ирсэн байна. За энэ бор үрээ 50 хэд дугаартай юм 59 дугаартай юм шиг байх юм бор үрээ. Булган аймгийн Булган сумын уяач Паашгийн хан зүргийн одоо хурдан бор үрээ мөн байна. Хан зүрг уяачин хурдан бор үрээнд гараад ирсэн байна. За ингээд энэ хэдэн өрөөний ард дээр Охин аймгийн Баян өндөр сумын залуу уяач Алибекийн одоо хурдан хонгор үрээ гараад ирсэн байна. Алибекийн хонгор үрээ энэ энэ дээр угсаад хонгор өрөө бол за ингээд урдтал нь сайхан халуун өрөө гараад ирсэн байна. Жохон тогтож хэтрээд байна. За халуун өрөө гараад ирсэн. Энэ халуун өрөө Булган аймгийн Бугт сумын Баян төглөөгийн 1-р аймгийн алдарт байж Дамдингийн үйлдэлтэй дэлгэрийн одоо ягаан өрөө гэж бүртгэлсэн байна. Үйлдэлгэр хуяачуд одоо сая сонгомл дэднээс нь морь харагдуулсан шиг санагдаж байна. За ингээд цаа талд нь оёо шар чэж нэтэ хүрэн өрөө бол Булган аймгийн Орхон сумын алдарт байж Батцуудын үе хурдлуулж байгаа. Хөргөнгөө сумын уяач Тойсонгийн Өлзий яатрын одоо хурдан Монгол хэлний намагтай өргөн хүрээ ингээд 7-8-ын бөөрөн дээр яваад байгаа юм байна. За цаа талд 7 дугаартай сайхан хээр 70 дугаартай жоохон сууж явна шүү. За өнгөн дээр бол хул өрөө яваад 78 дугаартай Бугт сумын хан Жаргалан тогийн уяач Лавгсрынгийн жавхан төгөлдрийн одоо хурдан хонгор үрээ гэж бүртгүүлсэн байхын 77 одоо хонгор үрээгээ бүртгүүлсэн. Энэ одоо юу нахаал зөрчлөө дөө. Бүртгэл дээр хонгор гээд энэ дээр хээр өрөө яваад байдаг. За ингээд халуун өрөөний урд дээр бол 64 дугаартай мордсон сайхан хүрэн өрөө гараад ирсэн байна. Энэ хүрэн өрөө чинь бүртгэл дээр бол одоо 64 гэж бас байхгүй байгаа. За ингээд манай морины хөлс одоо бүртгэлээ сайн хийхгүй бол маш одоо тайлбарлахад одоо хүндрэл учирдаг. За үйл сэтгэлгэрхийн ягаан өрөө Эдэнбөө өрөөний ард дээр хамгийн нааталд одоо Тойсонгийн Өлзий яатрын одоо хүрэн өрөөний цаа талд Булган аймгийн Бугт сумын Баян төглөөгийн 1-р сумын алдарт бай Ширчингийн инх хамгааллын одоо бүжин бор өрөө шүү. Бүжин бор өрөө ингээд 5 дээр за жоохон сууж одоо бүгд намар харагдмаар явмаар байна. За хул өрөөний ард дээр 78 дугаартай хул өрөө өнгөлөд байгаа. Энэ бол Бугт сумын уяач Лавгсрынгийн жавхан төгөлдрийн одоо хонгор өрөө өнгөн дээр аман хүзүүн дээр бор өрөө гараад ирсэн. Энэ бор өрөө бол Булган аймгийн Бугт сумын аймгийн алдарт байж Батцуурийн одоо хурдан бор өрөө аман хүзүүн дээр за айргийн 3 дээр одоо хул өрөө яваад байгаа. Энэ хул өрөө бол 108 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт сумын Баян төглөөгийн сумын алдарт бай Багбаатарын Гамболтын одоо хурдан хул өрөө 4 дээр за 3 дээр жоохон юу. За үйл сэтгэлгэрхийн ягаан өрөө цаа талд нь Алибекийн хонгор өрөө түүний урд дээр Тойсонгийн Өлзий яатрын одоо хүрэн өрөөний урд дээр 77 дугаартай сайхан хээр өрөө гараад ирсэн. Булган аймгийн Бугт сумын уяач Лавгсрынгийн жавхан гэсэн одоо хурдан хээр өрөө гараад ирсэн байна.
За хээр хүрээний ард дээр мөн хөрөн хүрээ яваад байгаа. Энэ хөрөн хүрээ бол 60 бүртгэл дээр 64 дугаартай хүрээ бол байхгүй. За ингээд энэ цагаан касктай улаан хувцастай хүүхэдтэй хээр хүрээ бол одоо жахтан төгсөн хээр хүрээ. За түүний урд дээр сайхан цагаан хонгор хүрээ гараад ирсэн. Хонгор хүрээний нааталд одоо Ууган баярын одоо хурдан бор хүрээ гараад ирсэн юм байна. За Ууган баярын бор хүрээний урд одоо сайхан ногоон хүрээ гараад ирсэн. 138 дугаартай ногоон хүрээ гараад ирсэн байна. Энэ бол Булган аймгийн Бугцмын сумын алдарт бай. Гочогийн Ганбатын одоо хурдан хар хүрээ ингээд айргийн дөрөв дээр гараад ирсэн байна. Ганбат яачин одоо хар хүрээний урд дээр Бугцмын сумын алдарт бай. Ширчингийн Энх хамгаалангийн одоо Бүжин бор хүрээ яваад байгаа. За тэр цаагуур азарган дэлтэй одоо хоёр хул үрэл цаагуур наагуур хоёр хул үрэл одоо хөдөлж уралдаад байгаа. Тэр цаа талд улаан шар тавьж нэнэтэй азарган хул үрэл бол 78 дугаартай мордсон Булган аймгийн Бугцмын хан жаргаланд 2 дугаар агийн залууя савгсрынгийн жахтан төгөлдрийн одоо хонгор үрээ. За наа талд нь бол одоо ногоон цэвж нэнэтэй бүгдтэй хул үрээ өнгөлөд байгаа. Энэ бол Булган аймгийн Бугцмын сумын алдарт туяаж Багаатан Ганбатын одоо хурдан хул үрээ өнгөн дээрээ. За айргийн 3 дээр Булган аймгийн Бугцмын айргийн алдарт туяач Ууган баярын одоо хурдан бор үрээ. Айргийн 4 дээр Булган аймгийн Бугцмын туяач Очогийн Ганбат аймгийн Бугцмын сумын алдарт туяач Ширчингийн Энх хамгаалангийн Бүжин бор үрээ тэр аман хөзүүрөө шургаж байна. За 6 дээр Жавхан төгсгийн одоо хурдан хайр үрээ. 7 дээр цаагуур Алибекийн хонгор үрээ чинь энэ ард талд нь за нөгөө 71 дугаартай мордсон одоо бор үрээ яваад байгаа. Энэ бол Булган аймгийн Орхон сумын үе Гөрцөгийн новин чулууны одоо хурдан хонгор үрээ ингээд нэг 6 дээр яваад байгаа юм байна. Хар касктай хүүхэдтэй тэр голд яваад байгаа цагаан хонгор үрээ бол Булган аймгийн Орхон сумын уяаш Кардиш компани захирал Гөрцөгийн новин чулууны одоо хурдан хонгор үрээ яваад байгаа. Хонгор үрээний ард дээр одоо жахсан төгсөн одоо хурдан хайр үрээ яваад байгаа. За наа талд нь бол Бугцмын уяаш дамжин үрээ яваад байгаа. За яга өрөөний ард дээр бол одоо Алибекийн хонгор үрээ тэр 119 дугаартай ч надад Алибекийн хонгор үрээ Орхон аймгийн Баян өндөр сумын залуу яаш Давлетийн Алибекийн одоо хурдан хонгор үрээ ингээд яа та ингээд өнгөн дээр нэг 11 2 үрээ бол одоо шулхан боо юм аа. За 12 үрээ нэг суугаад харуулна шүү. Ард нь 2 үрээ орж ирж байна. Өнгөн дээр 3 6 7 8 10 11 үрээ бол өнгөн дээр. За 12 дээр одоо хонгор үрээ сартай хөрөн үрээ 2 орж ирж байгаа юм байна. За энэ сартай хөрөн үрээ чинь 255 дугаартай мордсон Булган аймгийн Булган сумын алдарт байж давг дөржин дөрж гутын одоо хөрөн халзан үрээ чинь 12 руу орж ирж байгаа юм байна. За 13 дээр хонгор үрээ тосгоны сумын алдарт байж Оюнбаатарын одоо хонгор үрээ гэж үлдсэн байна. За Оюнбаатарын хонгор үрээний араас 14 дэх нэг ширүүхэн хөлтэй ногоон цайж нэнэтэй цэнхэр гасагтай өгөлтэй хөрөн үрээ орж ирлээ. За энэ хөрөн үрээний намрыг хараач. 146 дугаартай мордсон энэ хөрөн үрээ чинь Булган аймгийн Бугцмын улсын алдарт аривдрын мэгмар дөржин одоо хурдан хөрөн үрээ ингээд нэг 13 дөрвийн борин дээр орж ирлээ. За бусад үрээнүүд одоо холдсон юм байна. За манай зургаас газ яваад одоо хараас яваад ч байгаа. За Булган аймгийн одоо энэ манай Бугцмын одоо морь өрөөний газар бол одоо ингээд тойрж уралдаг олон гарам гардаг. За ингээд гол дондор явдаг олон хөндлөн зам тэгээд энэ үерийн одоо шууд үүссэн гэдэг ингээд морь дагахад бол одоо машинд бол одоо жоохон төвөгтэй юм. Олон одоо хөндлөн шууд гарам гол гардаг учраас бол жоохон хүндрэлтэй юм аа. За ингээд өнгөний нэг 10 гаруй үрээ бол бөглөө шүү. За энэ зураглаачийн дорн тарагдж байгаа хөрөн үрээ бол Булган аймгийн 146 дугаартай мордсон Булган аймгийн Бугцмын улсын алдарт байж аривдрын мэгмар дөржин одоо хурдан хөрөн үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За аривдрын мэгмар дөржин хөрөн үрээ чинь одоо явуучхан байгаа юм байна да.
За аривтрийн мэгмэр дөржин хөрөөрөөр за хул үрээ суулаа өнгөнд одоо гарч өтлөөж уралдаад байсан буг цумын ханжиргалан тогийн уяач тавсрынгийн жавхлан төгөлдрийн одоо хурдан хонгор үрээ сууж байгаа харагдаж байна. За түүний урд дээр Булган аймгийн хангал сумын хялган тусганы сумын алдарт байж Оюнбаатарын хонгор үрээ Оюнбаатарын хонгор үрээний урд дээр хөл Алибекийн хонгор үрээ Орхон аймгийн жаргал сумын уяач Алибекийн хонгор үрээ. За түүний урд дээр 255 дугаартай марцсан Булган аймгийн Булган сумын алдарт байж давг дөржин дөржготын одоо хүрэн халзан үрээ гэсэн одоо хүрээнүүд явж байна. За өнгөний хүрээнүүдээс сул үрээ Алибекийн хонгор үрээ хоёр хоцорсон. За урд дээр тэгэхээр одоо нэг 10 үрээ болоод одоо боо явна. За ингээд энэ хэдэн үрээний хамгийн ард дээр явж байгаа энэ хээр үрээ чинь Булган аймгийн Бугд сумын уяач жавхлан төгөлдрийн хээр үрээ энэ хэдэн үрээний ард дээр түүний урд дээр Тойсонгийн Үлзий баатрын хурдан үрээ хүрэн үрээ түүний урд дээр Гочогийн Ганбатын хар үрээ Гочогийн Ганбатын хар үрээний урд дээр халиун үрээ яваад байгаа. Энэ халиун үрээ Булган аймгийн Бугд сумын аймгийн алдарт байж Дамдингийн Уйлс дэлгэрхийн одоо халиун үрээ яваад байгаа. За түүний урд дээр 64 дугаартай мөрцөн хүрэн үрээ одоо гарсан цагаас хойш өнгөнд яваад байгаа өрөө үрээ бол бүртгэл дээр хараахан бүртгэдэг өрөө үрээ. За түүний урд дээр Батцөөрийн одоо хурдан бор үрээний урд дээр өнгөнд яваад байсан хул үрээ чинь 3 руу орцсон юм байна. За энэ хул үрээ бол Булган аймгийн Бугд сумын алдарт байж Багбаатарын Гамболтын одоо хурдан хул үрээ. За өнгөн дээр 2 үрээ гарч ирээ сэрчгсэн байна. Заахан одоо үүдүү хоймрын жинэтээ салдаа. За өнгөний амун хөзүүн дээр Булган аймгийн Бугд сумын одоо ханжиргалан тогийн уяач Лавсрынгийн жавхлан гэсэн одоо хурдан хээр үрээ нь одоо наа талдаа гараад ирсэн юм байна. За цаа талд нь бол одоо 71 дугаартай мөрдсөн хонгор үрээ Булган аймгийн Орхон сумын Гүрцогийн номын чулууны одоо хурдан хонгор үрээ гараад ирсэн байна. За 2 өрөө жоохон салж эхэллээ шүү. Өрхөн мөндөд үзэгчтэй Булган аймгийн Бугд сумын Баян Төглөөгийн сумын алдар Ширчингийн инхэн модонгийн Бүжинбор үрээ гэдэг наа тал нь Бүжинбор үрээ. За өмнөн дээр яваад байгаа нь одоо Гүрцогийн номын чулууны одоо хурдан хонгор үрээ. За Гүрцогийн номын чулуун гэж одоо Булган аймгийн Орхон сумын ууг Кардиш компани захирал Гүрцогийн номын чулуу гэж одоо олон жил ч одоо морин дурдж морь үйж байгаа юм бол одоо хүн. За ингээд өнөөдөр хонгор үрээгээ одоо нуурын толгой өгсгöd бол аман хөзөн дээр гаргаад ирсэн байна. За харин өнгөн дээр наа талд нь Булган аймгийн Бугд сумын Баян Төглөөгийн 1-р сумын алдарт Ширчингийн инх хамгааллын одоо Бүжинбор үрээ бол хонгор үрээ хоёр бол одоо дөрөв аман хөзөн ээлжиж аваад явна. За 3 дээр нөө бүртгэлгүй үрээ чинь айргийн 3 дээр гараад ирсэн бол ууган Батцөөрийн одоо Бурданбор үрээ айргийн 4 дээр за 5 дээр Булган аймгийн Бугд сумын уяач Батбаатарын Гамболтын одоо хурдан Багбаатарын одоо Гамболтын хурдан хул үрээ ингээд айргийн 5 дээр. За наа талаар нь одоо бор үрээ шургалаа аймгийн алдарт бай Жамбалдоржийн Батцөөрийн одоо хурдан бор үрээ Жамбалдорж аймгийн алдарт өнөөдөр нэг төрлөг нутгийнхаа түүхэд 100 жилийн ойдод одоо үнэхээр одоо даалуу уралдаж байна. Нас олонний ерөнхийдөө хайрыг төрөв аваад зарим наснд нь одоо 2-3-аар нь оруулж явах жишээтэй ингээд үнэхээр сайн уралдаж байна. Одоо Жамбалдоржийн Батцөөр аймгийн алдарт бол за айргийн үрийн одоо хүрэн үрээч нь бүртгэл дээр байхгүй байгаа. Энэ хүрэн үрээ бол 64 гэсэн одоо хараахан байхгүй байгаа. За айргийн 4 дээр одоо Бүжинбор үрээ орлоо. Булган аймгийн Бугд сумын алдарт Ширчингийн инх хамгааллын Бүжинбор үрээ. За цаа талд нь одоо хул үрээ яваад ингээд өнгөний 5 үрээ. За нэг суугаад арын үрээнүүдийг харуулах. Өнгөний 5 үрээ бол одоо ингээд цуг. За ард дээр нь дахиад 4 үрээ бол орж ирж байна. За 4 үрээний өнгөн дээр Булган аймгийн Орхон сумын аймгийн алдарт туяа Жамсранбатын хүү Батцуудын ой чурдуулж байгаа Бүрканна сумын уяаш Тойсонгийн Үлзий баатрын одоо хурдан хүрэн үрээ ингээд 6 дээр за хүүхдийн шанаарууд ороод бодох нь жоохон ханах гад байгаа юм болоо. За энэ хүрэн үрээ бол өнгөрсөн жил шүтгэн үрээ Булган аймгийнхаа баяр наадамд одоо аман хөзүүн турдж байсан Булган аймгийн залуу яш Батмөнхөд одоо тэр жил уяас болгыг тааруулж байсан. Тэр хүрэн үрээ өнөөдөр одоо Бугд сумын түүхэд 100 жилийн ойдод одоо ингээд 6 дараа гараад ирсэн юм байна. За 7 дээр халиун үрээ Булган аймгийн Баян Төглөөгийн 1-р аймгийн алдарт туяач Дамдингийн Уйлс дэлгэрийн одоо хурдан ягаан үрээ 6 дээр байна. За 7 дээр одоо Гочогийн Ганбатын одоо хар үрээ 7 дээр. За түүний цаагуур хээр үрээ яваад байгаа. Тэгсэн одоо хурдан хээр үрээ 71 дугаартай Булган аймгийн одоо Бугд сумын уяа жавхлан төгсөн одоо Тавсрынгийн жавхлан төгсөн хээр үрээ бол ингээд 8 дээр ард нь бол Гочогийн Ганбатын хар үрээ 9 дээр. За яасан мундаг тамгатай дуу ээ.
өөрөлдөө дотор чандман дээр хонгорч намхтай юм одоо хар өрөөж сайхан завдтай өрөө байна. За өнгөний 80 дугаартай халиу өрөө бол Булган аймгийн Буг цумын аймгийн алдартай Дамжингийн өлсөлтгэрийн халиу өрөө. За ингээд өнгөний 5 өрөө бол жоохон салчсан 6 дээр одоо тайсангийн элзээ яатрын одоо хордон хөрөн өрөө. За ингээд 6 7 8 9 өрөөнүүдийг бол та бүхэндээ харууллаа. За хордон хязгаар насны мөрдийн уралдааны ингээд 5 дээр бүртгэлгүй 64 дугаартай марцсан өсгөө цагаан хөрөн өрөө гараад ирсэн байна. За наа талд нь бол хол өрөө гарсан цагаас хойш өнгөнд дурлаж байгаа хол өрөө. Булган аймгийн Баян төглөөгийн 1-р сумын алдартай Багбаатарын Гамболтын одоо хордон хол өрөө 5 дээр бүртгэлгүй хөрөн өрөө 4 дээр. За Булган аймгийн сумын аймгийн алдартай Жамсанбаржин одоо Ууган баярын хордон бор өрөө нь бол одоо 5 дээр. Жамбалтарчин Батцэрийн одоо хордон бор өрөө 4 5 дээр Гамболтын хол өрөө. За ширчингийн нэг хамгааллын бүжин бор өрөө чинь одоо өндөр толгой өсгөд бол одоо жоохон хөлн сулларч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд энэ дээр ингээ хаалга хийчихсэн. Тэгээ хүмүүс гарч ирээ зогсчихсон болохоор одоо морд бол одоо барайнд орж ийн гэж ойлгоод байх шиг байдгийг. За ингээд Жамбалдаржин Батцэрийн одоо бор өрөө тэр цаагуур шург аман хөз өрөө шургаж байна. За өнгөний өрөө бол Булган аймгийн орхон сумын байр Гүрцогийн номын чөлөөний одоо хордон хонгор өрөө өнгөн дээрээ яваад байгаа. За Жамбалдаржин Батцэрийн одоо хордон бор өрөө аман хөзүүн дээр. За айргийн горов дээр одоо бүртгэлгүй 64 дугаартай марцсан 3 удаагийн урдлын хөл хайдлын өрөөлсөн энэ одоо сайхан өрөн өрөө азган хөрөө өрөө бол одоо 3 дээр яваад байна. За ингээд өндөөс одоо барай дөндөө ойртож байгаа шүү. За ингээд бор өрөө хонгор өрөө хоёрын дунд бол одоо уралдаан гарах баха. За бор өрөөг цаагуурн дайрууллаа. Булган аймгийн Буг цумын аймгийн алдартай яаж Жамбалдаржин Батцэрийн одоо хордон бор өрөөг одоо цаагуурн дайруулж байна. За араас нөгөө бүжин бор өрөө чинь ахаад нэгэн болоод ороод ирлээ. За сая тэр одоо өндөр толгой дээр зогсох шихүү гарсан одоо ингээ барай гэж ойлгосон баха. За ингээд бүжин бор өрөө одоо эргээд одоо урагшаа очоо нийлчихлээ. За ахаад ингээ өнгөний 5 өрөө бол салж байгаа юм байна. За ингээд 5 дээр хол өрөө. Булган аймгийн Буг цумын Баян төглөөгийн 1-р сумын алдартай Жамбалдаржин Батцэрийн одоо Багбаатарын Гамболтын хол өрөө 5 дээр 64 дугаартай бүртгэлгүй хөрөө өрөө бол 4 дээр. За ингээд энэ хоёр өрөөний араас бол 2-3 хектар хөлтэй өрөө орж ирлээ дээ. За ингээд айргийн 3 дээр Булган аймгийн Буг цумын аймгийн алдартай Жамбалдаржин Батцэрийн одоо хордон бор өрөө айргийн 3 дээр. За аман хөзүүн дээр бол Булган аймгийн Буг цумын Баян төглөөгийн сумын алдартай Ширчингийн энэ хамгааллын одоо хордон бүжин бор өрөө гараад ирсэн байгаа. За бүжин бор өрөөний одоо урд руу бол Гүрцогийн номын чөлөөний хонгор өрөө урд дээр нь яваад байгаа. За ингээд барай ойртож байна. Өнгөний 3 өрөө бол их ойрхон. За өнгөний хонгор өрөө мөн сайхан өрөө болчихлоо. Хоёр чих урагшаа хатчихсан. Том одоо Есүсгийн намтай энэ хонгор өрөөж одоо үнэхээр алдтай сайхан өрөө байна да. За аман хөзөөний бор өрөө уртлаг духан хэдтэй энэ бор өрөө чинь бүжин бор гэж одоо энэ хамгааллын бүжин бор Булган аймгийн Буг цумын Баян төглөөгийн сумын алдартай Ширчингийн энэ хамгааллын одоо бүжин бор өрөө гэдэг чинь одоо айхтар өрөө байна да. За араас ахаад л явуулж байна. Одоо энэ хоёр өрөө бол үзүүрийн уралдаан бол сонирхолтой болох. За 3-4 өрөөний араас бол одоо хоёр ширүүн хүн хөлтэй өрөө ороод ирсэн дээ. За ингээд Булган аймгийн Буг цум үүсэн байгууллагын төсний түүхэд за энэ өмд яваад хойгоход энэ одоо үзүүрийн уралдаанд аюултай юм боллоо. За ингээд хордон хязгаарлан насны мордын уралдааны за араас одоо нөгөө Тойсонгийн Элзээ Баатрын хордон хөрөн өрөө чинь ороод ирсэн байна. 146 дугаартай мордсон хөрөн өрөө Булган аймгийн Буг цумын үсэн алдартай Аривжирийн Мегмардаржийн хөрөн гэсэн одоо хоёр өрөө чинь ороод ирсэн байна. За одоо ингээд аль нь өрн зурхаа дээр төрүүлж шигхийг харъя. Өнгөн дээр
бүжин баруу намын чулууны хонгороо ингээд бүжин баруураа төрөө магнатор намын чулууны хонгороо аман хөдсөө бүртгүүлгүй хөрөөрөө 3 мегмартэрчи хөрөөрөө за 5 юм байна. За 4 дээр нь бол одоо тайсангийн хөлзөө хатрын хурдан хөрөөрөө найргийн 4 турдлаа. За ингээд хойноос 2 хөрөө одоо нэвтгэн тууж орж ирээд 4-5-аар хурдчихлаа. За ингээд ирэх юм үзэгчтэй Бугцмын 100 жилийн баяр наадмын хурдан хязгаарлан насны үедээ уралдаанд энэ Хямгалангийн Мөчмбөр гэдгээрээ сайхан төрүүллээ. За баяр хүргэе. За баярлалаа. За үзэгчтэй сайхан хүргэе танилцуулга баруун хот төвшил танилцуулга. За Булгааны Бугцмын харьяат сумын алдарт байж Шилжингийн Хямгалан гэж байна. За миний баруун амгийн алдарт байж Норов Жамсын гонхон мөрөгмаа. Багнасандаа яаж тавьч амжилтаас нь сайхан сэрүүлээд нотлон шүтлэн үрэнтэй сумандаа гурвалсан. За баярлалаа. Сая энэ жилийн наадмаар орхон сумын наадам төрүүлсэн. Тэгээ одоо сая сумынхаа 100 жилд сайхан төрүүлж байна. Баяртай байна. Сумынхаа бүх ард түмэнд сайхан баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За ингээд аман үзэнд орхон сумын одоо намын чулууны хонгороо аман үзэнд дурдлаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд хонгороо аман үзэнд дурдлаа. Ингээд хонгорооны удам өсөө сайхан танилцуулаа. Энэ болохоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Гевагийн амар төвшин гэж өнөө өгөөрэй. Уйж өгсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гэж Эрдэнэбаатар бөөдүүд маш их баярлалаа гэж хэлээ да. Өнөөдөр тэгээд ээж өвдөх нутагт үрээгээ ам ууж утсан маш их баяртай байна. Амжилтаас нь түрүүж орхон сумынхаа нааданд шөдлөөр ам ууж утсан. Тэгээд түрүүж алтан оноо дахиад тустай өгөх гэсэн юм амжилттай. За бухчуудаа бухчуудаа болон Булгааны нутгийнхандаа сайхан баярлалаа. 100 жилийн хоог дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэ гэж хэлээ да. За баярлалаа. За айргийн гурвын хөрөнгөрөө. За баярлалаа. За хөрөөрөө гурваар тавьлаа. За сайхан хөрөө. За хэн гэж хүний нэр дээрээ бүртгэл дээр одоо бүртгэлгүй байдгийг сүүл хоцорч бүртгүүлсэн. Тийм үү. Тэг анх бүртгүүлэх байхад жоохон байж байгаа бүртгэн гэдэг. Тэгээ жоохон хоцорч бүртгүүлээд тэгээд миний энэ өөрийн үрэлтэй. Тэгээ өөрийн үрэл. Өөргөө сайхан танилцуулах. Намайг од илэг бүрдэрж од илэг гэдэг орхон ангин баян дүр сумаарэ. Тэгээд одоо сайн өрөөг юм нууж өгсөн нөгөө уяач гант төмөрдүүдээ их баярлаа гэж хэлээд улсад соёолын төрүүлсэн. Их сайн ойж маадгүй тэгээд тэдүүдэл баярлаа гэж. Гант төмөр байсан. Тий, орхон сумын гант төмөр. Тэдүүдэл их баярлж байна да. Амжилтаас нь сайхан дурдвал. Энэ хөрөөрөө маань дааганда хангалын зууд алдартуудаар тавсан. Тэгээд яг сумынхаа наадмаар нь гуруулаад хязгаал өөрөө өнгөрсөн жил аймагт 8-аар тавьсан. Тэгээд энэ жил хязгаал өөрөө ингээд сайхан бухтынхаа 100 жил ирээд айргийн 3-аар тавьлаа. Баяртай. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За айргийн дээр Төлзий хатрын хөрөөрөө. За баяр хүргэе. За баярлалаа. За өнгөрсөн жил аймагт амуу үзүүлсэн Төлзий хатрын хөрөөрөө юм шиг байна тий. Тий. За үзэгчтэй өөрийгөө танилцуулаа. Хөрөөрөөний удамчлаа сайхан танилцуулаа. Би Булгааны аймгийн орхон сумын харьяат аймгийн алдарт байж Ямсар матын Батлаг сумын алдарт байж юм аа. За хөрөөрөөний удамчлаа. Хөрөөрөөний удам өгшил Монголын татамлаа сондын тосон малтах юм гато. За энэ жил хэдих давхараараа орж ий. Анхныхаа уралдаанаар ирлээ 5-2-аар ирж. Бухтынхаа зунд ирж. Харигдууллаа сахвартаж. За үзэгч олондоос баяр наадмын бишээс хэлэхгүй. За 100 жилийн тэмдэглэж нийт бол бухчуудаа, болгоомчуудаа баяр наадмын бишүүлээ да. За баярлалаа. За айргийн 5-д мегмартэрч өрөөрэ. Айргийн 5-д хурдсан байгаа. За өрөөгөө. За баяр хүргэе. За хүрээ харигдууллаа. Тэгээд үзэгчтэй сайхан өөрийгөө танилцуулаа. Хөрөөрийнхөө удамсаа сайхан танилцуулаа. Энэ би Нэмжин Норов Жамс гэдэг. Энэ Булгааны аймгийн Бугцмын аймгийн улсын алдарт байж хариуцрын мэгмар дөрж өрөө. Хөөх нь унгуур. Өөрийнх нь унгуур. Тий. Амжилтаас нь сайхан сөрөд. Өмнө яаж ам үзэрчээл ирлээ. хаана Орхон суманда. Орхон сумдаа мөн зүтэй. Тэгээд энэ тавч. За бохчуудаа цаг баярнууд үүсэлээ. За сайхан баярлцгаараа гэж хэлээ да бохчуудаа 100 жилийн хойг тэмдэглэж байгаа. За баярыг амжилт. За баярлалаа. Сайхан. За ингээд хурдан хязгаалan насны мордын уралдааны төрөө магнайд Булгааны аймгийн хотын Бугцмын одоо уяач энэ Хямгалангийн бүжин бар өрөө одоо төрүүллээ. Ингээд хэдхэн мөчийн дараа одоо сонгомол дунд насныхаа уралдаанаар гэн болзъя.